За сайн байцгаана уу эрхэм хүндэт манай нэвтрүүлгийг үзэгч подкастч та. Ингээд подкаст юу гинэ? Подкастч та гэсэн. За манай танаа үе подкаст маань өнөөдөр хүндэт зочдтойгоо эхэлж байна. Ингээд манай дугаарт Монгол Улсын гавьяач жүжигчин Ууханы Батбат Рахман ирсэн байна. Миний уралгаар хүрэлж ирсэн. За тэгээд Монгол Улсын соёлын иргэн ажилтан Батбат Рахман маань хүү жүжигчин анх хоёр ах маань ирсэн байна. За баярлаа. За баярлаа. За тэгээд одоо манай подкастын юугаа бэлгээ эхлээд өгч. Тэгээ манай хамтран ажиллаж байгаа компани байгууллагуудын гарын бэлэг. Тэгээ заавал сүүл нөгөөдөд яа ихэнд нөгч. За ингээд манай нөгчөр чинь тэгээд яваад гэх шүү дээ. тэг ихэнд нөгчөр чи өрөнд орчих. ихэнд нөхөр амар юм байна. Чи өрөнд орчих байгаа. Тэгээд заавал аргаас өөр аргагүй шүү дээ. За Монфагийн энэ одоо шидэт нүднээс сулга Мадав юу тий нулимсл гэдэг юм хүмүүс те. Нулимс гэдэг. За тэгээд энэ бас Монфагийн хүүхдийн гомын ямар ч хэмийн орс найрлаггүй юм хүүхдийн гомын байгаа. Оо за. За тэгэнгүүт л энэ хоёр нь болохоор ер нь бид нар мэдэндээ нэг нь омега тэгээ коллаген. За энийг Нааштай. за Оо за баярлаа. Баярлалаа. За баярлаа. за кофег нь За баярлаа. за та За дараагийнхыг би одоо энэ гарын бэлэг энэ баялаг дахиа компани бүтээгдэхүүнээс энэ дахианы тушаан. За энийг миний найзлыг амтлаарай. За энэ дахианы махан хям 100% чармал хям. За энэ дахианы одоо шүл өтгөрүүлсэн шүл. Шууд усанд найруулж игээд шүл болно. За энэ бол фрэш өндөг буюу баялаг дахиа компани хамгийн чанартай. за гардуулж шууд гэсэн танилцуулга. За энэ ч одоо ширэн дээр болохгүй юм боллоо шүү дээ. Энэ тавьчих шүү. За урдаа тавьчих. Энэ дахианы махан тэрөө Гайгүй. За дараагийнх. За энэ кофе уудаг шүү дээ. Кофе Энэ ингээд Richfield тэгээд 6 төрлийн амттай Колумбиа тэгээд Итали, Бразил гэх мэтлэн ингээд өөр ингэсэн амттай 6 төрлийн Американо. За энэ аялалд авчихууд их зүгээр юм билээ баа. Тийм байна тий. Тэр жижиг ингээр нэг 10 хоног 7 хоног энэ төр яваа шууд өдрийнхөө найруулахаар ингээд бэлэн байждаг. Ийм бүтээгдэхүүн байна. За ингээ хамтран ажиллаж байгаа. За баярлалаа. Хамтран ажиллаж байгаа компаниудад баярлалаа. За баярлаа. Гоё бэлэг авлаа. Ширэн дөрөв бэлгсэд Одоо ингэ бэлгээ өгснө. За одоо хэдүүлээ. Сах эхлэнэ одоо. Байлдаанд орох гэж байгаа юм шиг. Байлдах гэдэг байгаа шүү дээ. Ер нь тэгтээ байлдаад. За мэрэгжил сонголт гэдэг сэдв. Энэ удаа таарсан байна. Тэгээ мэрэгжил сонголоо. За би юу салхиагалаад эхлэе да. За бидний үед бол мэрэгжил сонголт гэдэг бол одоо өнөөдрийнхээ удаад явцсан байсан юм уу та баг. Тийм баха ер нь. Тийм. Чи өөр нь яг яаж мэрэгжлээ сонгосон? Одоо нөгөө би нэг шүүмжлэл өртөөд байгаа. Ирсэн зочныг яриулахгүй дайрч яриад байна гэдэг. Би яг энэ ерөөсөө анханасаа ч явах дээр нь хотод 1969 онд орж ирсэн. Тэгэхдээ шууд жанжны хөлөөгийн дарга байсан манай. Тэгэл ерөөсөө урлагтай холбогдсон ерөөсөө. Жанжи хөлөг амгалан. Тийм амгалангийн жанжи хөлөөгийн дарга байсан. Найруулагч. Тэгэл ерөөсөө өөрөө урлагтай холбогдож явцсан болох таа зэрэг. Гэхдээ би жүжигчин болоё гэж боддоггүй байсан. Яг элдвэн янзын хуучир морин хуур тэгэл ялдвэн янзын нэг дугуйлангууд явдаг байсан. Бидний үед чинь дугуйлангууд аяг хичээлдүүлдэг өстэй 10 жил байхад тийм дугуйл ингээл спортоор хэтэл одоо явдггүй спортоор байхгүй шахал байсан. Тэгж байгаа л 9-р ангид байхдаа тэр нэг ган төмөргөө манай сургууль дээр ирж нэг юу яасан. Ардын гана. Шоолховын гэр бүлтэй өнгөдийн нэг өгүүлэлийг уншаад тэндээс л одоо би жүжигчэнд мэрэгжил сонирхолтой болсон. Тэрнээс биш яг аав ээжнэр бол нэг тийм мэрэгжилтэй бол юм ингэж яа энэ гэж нэг нөлөөлөд байгаагүй л дээ. Тэгээд ган төмөргөн тэр өгүүлэлтийг хараад татагдсан. Тэгэл татагдсан. Яг юунд татагдсан бэл тээ. Үгүй яг тэгэл хүмүүс манай ангийн хүүхдүүд тэгээ сургуулийн хүүхдүүд чинь бүгд тэрэл ингээл харахад нөлсөндөө тулдсан. Тэгээ хүний сэтгэлийг ингэж хөдөлгөж чаддаг энэ бол гайхалтай мэрэгжил юм гэдэг бодолд анх авсан юм шиг. Тэгтээ бол аав ээж энэ төр бол жүжигчин техник байх төр хүлээж аваагүй.
Эхлээд үү? Эхлээд үү? Тий, эхлээд бол. Тэгэл ер нь нэг тэгдэг юм шиг. Ялангуяа манай урлагийн хүмүүст өөрсдийнхөө мэргэжлийг нэг өвлүүлж явах нэг сонирхол байдаг юм шүү. Тийм шүү. Ер нь бол миний хувьд шиг тийм. Би бол Балжинамыг бол шууд хорж ирсэн. Тэгээд юу аав чинь мэргэжил сонголтын дээрсэн санал болгох юм би юу? Санал болгосон юм байхгүй. Тэгээд ир чинь багшин дэд шалгалт өгөөд нэгдүгээр курстэй үгүй юуныхаа уран чадвар дээр тэнцсэн. Орос хэл дээр унтсан. Тэгээд тухайн үед нөгөө нэг онооны дараалал надад санхүүгийн техник өмгсөн байхгүй багшин дэдээс. Тухайн үед тийм тийшээ явчих шахсан. Одоо өдөрт бол нэг санхүүч нягтлан бодогч энэ төр болсон. Одоо техниктэй гарчихл байсан байх л да. Ер нь тэгээд тэр үед чинь улаан шугам мөн гэж байсан шүү дээ. Улаан шугам гэж байсан. Тэр нэг дараалуулаад юугаар нь сурлагаар нь ингээд дараалуул бичээд тий. Чи өөрөө ер нь ямар мэрэгчлээ болоо гэж боддог гэсэн юм. Мэдхгүй би зүгээр нэг уртын дуу мод болдог байсан. Бол чи уртын дууч бол гэдэг байсан шүү. Дууч бол гэдэг байсан би тэгээд нэг тийм сонирхол байхгүй. Яванда чи одоо л гоё дуутдаг шүү дээ. Үгүй яванда миний хоолой цуцах юм байна гэдэг тэр үед аав мэдчихсэн баг. Одоо бол чадахгүй шүү дээ. Тэгээ язвэр энэ дашрамлыг манай багийн бол уртын дууг гоё дуулна шүү дээ. Бидний хийсэн нэг кино гэдэг нөгөө шүдэр дундуур гэдэг. Анхны алхам киноны 2 дугаар анги гэрхөө тий. Тэрэн дээр чинь бид хэд нэг одоо бас танаа үеийнхэнтэй уучлаарай мөнхөө. Танаа үеийнхний уран бүтээлийг бид нэр бас улгаалж тэрэн дээр чинь нөгөө юуны дижиталын гандан буурахгүй 3 нүгэлж багийн уртын дуу дууруулж тий. Тэр бол бас интернет бас нэлээд явсан. Над зүгээр ингэ бодож байгаа байхгүй. Одоо танаа үед бол ингээд шууд мэрэгжил сонголтонд бол нэг нөлөөлдгүүл байсан юм те. Эцэгчүүд бол тэгэл өөрөөсөө харж байгаа ямар ч байсан л үгүй нөлөөлдөгч бас байсан л байх. Миний хувьд бол яг тийм бол байгаагүй. Тэгэл ямар ч ингэж харж байгаа л за окей ингээл өөрт таалагдсан мэрэгжил рүү шууд орё л гэсэн бодол. Таныхаар бол тийм л болсон биз те. Таалагдаал тэгэл ингээл шууд л орсон юм байна гэж л ойлголоо. Тэ? За анх хоёрын хувьд би багтаа бол би зураач болно гэж боддог гэсэн. Яг дунд сургуульд бас зургийн ангид сурдаг. Тэгээд ер нь би зураач болъё даа гэж боддог гэсэн. Тэгээд сургуулаа төгсөөл дээд сургуульд конкурс өгөөл тэгэл жүжигчний ангид ороод тэгэл жүжигчний мэргэжил сонгоцсон л доо ер нь. Чи жүжигчин болно аавтайгаа ойроос болохоор тий илүү тийм энэ мэргэжил тий яг нөгөө багаасаа тэгэл аавыгаа дагаал кинонд ч явна жүжигмүжигэнд очиж үзэн тий. Тэгэл ерөөсөө зураач болох байх л гэж боддог. Гэв гинтхэн жүжигчин болоо гэж шалгах төгөөд хэлсэн. Харин гэв гинтхэн тэнгууд танд болохоор зааз болог гэж бодсон юм уу? Гэхдээ би эхлээд бас нэг тийм дуртай байгаагүй. Жохоо эсэргүүцсэн. Дэмэдээ зэрэг жүжигчний мэргэжил чинь тэгээд яг тэр үед чинь зах зээл мэгцэл орж ирсэн. Бид нар чинь өөрсдөө жүжигч чинь ажлын байр суурьгаа болж эхэлж ирсэн байхгүй. Тэгхтээ зэрэгтэй амьдрал гэдэг чинь жүжигчний амьдрал хэцүүдэг юм байна даа. Дэмэдээ гэсэн. Тэгээд өөрөөхөө тэг зүтгэждэг юм байлээ. Танаа үеийнхэн. Тэгээд чи одоо зурч одоо би хаяал зураг зорч. Тэрийг хобби болгох хэрэгтэй. Яг тэнд бүр орчихгүй. Чиний хувьд мэрэгжил сонгосон. Зүтгэгдгүүл юм байна. Ерөн зүгээр ингээд анзаарлаа. Ингээд анзаарангууд ерөн тэгэл эцээц түн тэгэл ерөн яг хүссэн юм руугаа л явчихдаг юм биш үү л гэж анзаарлаа. Хичнээн одоо шахаж тулгасан ч гэсэн тэ эцэгчүүд ийм мэрэгжилтэй бол тийм мэрэгжилтэй бол гэсэн ч гэсэн тэгэл эцээцэд ерөн хүмүүс яг ингээд дотоод дуудлагаад сонсоол тэгэл ямар ч өөртөө ойр юм ал хамгийн сүлдэнд сонгочдөг юм биш үү гэж бодлоо шүү дээ. Тийм нэг яхаа өөрт нэг байсан тэр дур хүсэл сонирхол нь байсан л баг л таа. Гэхдээ яг манай үеийнхэнд бол ер нь бас жоохон тулгалт маяг юм орсон юм байна гэж ер нь анзаарлаа. Ягаад тэгэхээр нөө нэг таасаа хэлсэн нөө зах зээл гэдэг юм болоод тэгээ хүмүүс нөө нэг мэрэгжилтэй гэхээсээ илүүтэй амьдрал жоохон баталгаатай байх шаардлагатай болсон юм байна л да. Ер нь бол тий амьдралын баталгаатай байх шаардлагатай болоод тэнгуүтэ хүүхдүүдэд шууд одоо энэ мэрэгжлийг сонгуул тий арай цалин хөлс өндөр ч юм уу тий арай ирээдүйд одоо жоохон амьдрах баталгаа сайхан амьдрах баталгаа арай өндөр учраас эцэгчүүд одоо хүүхдүүдийг шууд тэрлүү жоохон түлхэх маягтай болсон болов. Болног жүжигчин болно гэхэд за хоёулаа тэгж ярихгүй л гэсэн. Би шууд хорсон. Яг чамтай адил. Тий. Эхлээд бол зүгээр байсан байхгүй. Аюу гоё байсан. Тоохгүй. Тэгтээ яг гоё ч байгааг тоохгүй л байсан мэлээ л дээ. За бодлоо өөрчлөлт. Тий. Бодол нь өөрчлөгч нь үз гэж бодсон юм шиг үлээ. Ер нь.
8 дугаар ангид нэг асуусан байхгүй. За миний хүү ер нь мэрэгчлээ сонгосноо яасан ийсэн гэд тэгвэл би жүжигчин болно гэдгсэн чинь тэнд ямар ч тийм реакшн үзүүлээгүй байхгүй. Нэгээчгүй, урлаачгүй зүгээр аамч хийгүү. Бүр ингээд ямар ч харилцаанд ороогүй шууд хаяад явцсан байхгүй. Би өөр тэрийг ямар санд. Тийм байх чи гэж бодлоо. Тэгэнгүүт нь би яасан бол яах гэж асуусан бол гэ тэр үедээ бодцоод тэр үедээ би өөрөө ч нэг бас яг амар шийтцсэн байсан мөртлөө нөгөө 8 гэж юусэн 10 11 гэх дахиад 3 4 жил сурах байсан болохоор нэг акцент өгөөг юм шиг. Тэгээ байжсэн чи яг төгсдөг жил дахиад асуусан байхгүй. За миний хөө ямар мэрэгчлээ болох чинь юу яснаа сонгосноо автагаа ярилцах юм байна уу гэд тэгэнгүүт нь юу жүжигчин болно гэд амар ихтгэлтэй ахаад асуухаар чинь гэд тэгсэн чинь за тэгэж хойлоо нарихгүй гэд тэгэхээр би жоохон эвгүй болоод нэг зүгээр амар юм хөнгөн байх юм болоо гэж бодохгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэгэж хойлоо нарихгүй гэд тэгэнгүүт нь одоо тэгээд яах ёстой юм бол гэд гайхаад тэгтэл ер нь л жүжигчин болно л гэд шийдтсэн л байсан л да. Яг 11 төгсгöd бол бүр шийдтсэн байсан. Тэгээ яг сэдвийн өрөөнд ярьж байгаа учраас тэгээд мэрэгжил сонголт гэдэг бол яг бидний үед бол хуваарлалтаар л явдаг байсан тийм. Тэр нь хуваарлалтаар баг цаанаас улсын шахалтаар улсын хуваарлал улс хаана боловсон хүчин дутуу байна хаана ямар мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байна гэдэг дээр суурилдаг байсан баг л та. Түлхүү энэ жил ер нь инженерүүд түлхүү авъя шиг тийм л байсан баг. Бодлогоор тийм. Бодлогын улсын бодлогын юун донд бид нар байж. За Балжинымын одоо сургууль төгсөж байгаа үед би бол жүжигчин болно яг чамтай ажиллах. Зах зээлийн хүнд хэцүү үед бид нар өөрсдөө ажлын байргүй үзэгчд юм үзэхэ болцсон. Нөгөө юу төрүүлээд ходоод нь чухал болсон. Нөгөө картны систем идэж явах юм хомс тийм үе шүү дээ. Тэр үед чи одоо би энэ хүүхдийг жүжигчин болгоход бэлдээд байх нь цаашээ. Тэгээ уг нь бэлдэх сонирхолтой байсан. Үнэхээр тийм байгаагүй. За энийг ёстой одоо яандаа л гэж бодчихсон. Төгөн өөрөө юу сонирхолтой байна. Тэрлүүнийг зөвлөлүүл ятаж гэж. Тэгж л бодож ирсэн. Тэгээд жүжигчин болно гэдгийг урдаас тэгээд за бол тийм байхгүй гэл. Тэгээ харин намайг гадагшаага нэг би нэг зурганд явцсан байх хоорондор суйсын шалгалтанд таарад энэ хүн өөрөө шалгалт өгөөд орцсон тэнцсэн юм. Ирсэн чинь хүн соёл урдын сургууль тэнцчихлээ гэдгийг. Тэгээд хоёрын нэг тийм яриа байгаад байсан мэт чи овгоо чанга хэлчихээ өгөөд. Тийм овгоо чанга шийшээ овгоо чанга хэлсэн үү. Тэгээд бас нэгэсэндээ би олчихсон чи уулзсан бол багш нартай за манай хуу орж байгаа шүү хэлэл бас гоё байсан чи мэдхгүй одоо нэг тиймэрхүү юм их байлаа шүү дээ. Одоо авилга гэдэг шиг арын хаалга гэж бид нар ярьдаг шүү дээ. Тийм байх хэрэгтэй байхгүй. Ерөөсөө тийм ч байхгүй өөрөө орчих юм чинь. Гэтэ ер нь өөр тийм боломжгүй. Ер нь бол тэгтээ урлагт бол тийм боловсон ер нь байдгүй байхгүй тий. Яг харахгүй л авьяастай бол орно гэхээс биш. Яриулаад тэгээ чадахгүй бол хүүхдүүд өөрсдөө зовчдөг. Тэгээд угаасаа манай ангид 36 хүүхд орсон байхгүй юу? 36 хүүхд ороод 19 төгсөж байгаа байхгүй. Тэгэхэд багш нэг ч хүүхд хасаагүй мөртлөөл хүүхдүүд тэгэл гарчдаг юм байна шүү дээ. Орж ирэл нэг 2 дугаар курс гэхтэл ерөнхийдөө нэлээд жигдэрч чана. Жидрэл явчихсан. Одоо багийн багшлж чинь тийм үү? Тийм манайх чинь 10 хэдэн хүүхд байж одоо 4 хүүхд болчихсон. 4 хүүхд. Тэгээ ер нь одооны хүүхдүүдийн мэрэгжил өөрсдөө сонгож орж ирж байгаа нь ямар хөө байна гэж. Бас хэцүү шттэ. Одоо нэг барууны кинонуудыг үзсэн. Нэг барууны жүжигчдийг дэлхийн одуудаа сайн таньд юм шиг байна. Монголоос ерөөсөө танихгүй Монголын одоо алтан үеийнхний уран бүтээлүүдийг ерөөсөө үзсэн байхгүй. Тэгээд бид нар чинь заах юм нь болохтой зэрэг Монгол авах бай. Монгол жүжигчин бэлдэх гээд байгаа шүү дээ. Тэгтээ зэрэг л хин нэг л биш болоо явчтай. Тэгэл ер нь хэцүү шүү дээ. Тийм үү. Тий. Тэгэхээр наа чинь нэг отрыг хийлээ. Тэгээд дараагийн доотлын курсын оюутнуудад үзүүлээд ямар шүү байна уу санаа оноогоо хэлгээд гисэн чинь энэ гамын нэртэй гадаад хүнд хүчинд үйлцсэн юм уу гэж ярьж байгаа. Гамын нэртэй гадаад хүнд хүчинд үйлцсэн юм уу гэж. Гамын гэдэг ерөөсөө тийм түүх ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд нэг гамын тийм хүчинд үйлцсэн хүүхний тухай. Тэгээд нэг хүүхдээ төрөхтэй зэрэг хүүхдээс нь гамгиас хөшөөг авч байгаа. Хүүхдээс хөшөөг авч байгаа. Тэгтээ зэрэг гамын нэртэй гадаад хүнд хүчинд үлдсэн юм байна. Тэгэн шүү дээ. Тэгээ одоо яалтч яахгүй тэг нэ Монгол жүжигчин төрүүлэх гээл одоо ингээл мачигаа чи бодоод байдаг. Тэгтэл өнөөдрийн нөхцөл байдал одоо сургууль сурч байгаа чам дээр ирж байгаа оюутнууд маань өөрсдөө зарим нь болохоор яг нэг гадаадын нэг одуудаа гадаадын одоо гадны
кинонуудаа үзсээр хагаад тийм болно гэдээ ороод ирсэн. Тий. Зарим нь болохоор ээж аав нь за мөнгөтэй чи сур болохгүй бол хай гэдэг ч юм уу. Ингээд ямар нэгэн те төлбөрийн чадвар модор ихтэй сургуулиудын тэгээ ороод ирсэн. Янз бүрийн шалтгаан байгаа л да. Гэхдээ одооны мэрэгжил сонголт бол надад бол миний үед байсан бол би бас боддгийн шүү дээ. Гоё юм байна. Чөлөөтэй одоо сонгон хичээлээ ингээ сонгоод тэр чиглэл дээр ингээ энэ сургалтын одоо боловсролын систем гэж яриад байгаа чинь энэ үстэй ер нь бол явж те. Энэ одооны сонголтын талаар та нар энэ мэрэгжлийн сонголтын талаар юм байна уу? Би бол одоо хэрвээ миний охин мэрэгжлээ сонгох болоод жүжигчин мэрэгжлийг сонгох юм бол би даваа хэлгийн шууд хүссэн мэрэгжлэр нь л байх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Өөрийнх нь хүслээр. Тэгээд жүжигчний мэрэгжил сайхан мэрэгжил яг хүнд бэрхшээлтэй зүйл байдаг ч гэсэн. Одоо би бол энэ мэрэгжлэр өөрөө бахархдаг учраас ч юм уу жүжигчин болоход нь дэмжинэ гэдэг ч юм уу те. Мэрэгжил өөрөө тийм хар тамхи мэдлээ. Би нэг асуулт асуумаар санагдлаа. Амар те. Тий. Нэг донтолчулдаг. Донтолдог. Одоо чинь балжины юу яасан бэ шүү дээ жүжигчний мэрэгжлээ сонгох гэдэг хитэн та за тэгж нарихгүй хүмүүн гэдгсэн гээд тэгж штэ. Тийм бол та ер нь ямар мэрэгжилтэй болчоосаа гэж бодож ирсэн бэ? За би хэлье. Надад хоёр санал төгсөн. За бас ярилцсан байж дээ ер нь ярилцаг үзгээр шууд санал толгосон. Тулсан. Тий, нэг нь герман руу нүүр хувиргалтай ангир. Бас нөгөө германыхаа юуг тий, нүүр хувиргалтай анги. Нэг нь Оросын хүүхэлтэй театр. Ер нь урлагтай. Үгүй яг урлагийн юм болох гээд байгаа мó гэж тэгжил бодсон юм шиг байна. Тэгээ хоёр анги, тим хоёр анги. Тэг яг надад тэр үед болохоор Германы нүүр хувиргалтал орсон байхгүй юу? Нүүр хувиргалт. Би яг нэг 10 жилийн хувцас загвараар төгссөн байхгүй юу? Бас хувцас загварын мэрэгжлэр. Тэнгүүд нүүр хувиргалт мейкап бодог гэсэн чинь бас юм өнгө бодог болчихгоот надад сонирхолтой санагдахгүй юу? Багтаас жоохон зурж мордог. Зүгээр оролтдог. Тэгтэл нэг яг жүжигчний мэрэгчлийг ингээд нэг юм яг тэндээс ингээд нэг юм сэтгэл ханамж авахгүй юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй тий. Яг жүжигчний мэрэгжил сонгосон шигэ яа гэдэг тайвшраад. Тийм мэрэгжил сонголтын дээр би тийм хоёр санал өгсөн. Тийм наа эрэгтэй нүүр хувиргалт гэдэг бол ховор шүү тий. дээ. Нэгдүгээр, хоёрдугаар нүүр хувиргалт киноны нүүр хувиргалтын мэрэгжил гэдэг бол би бас өөрөө дурладаг байхгүй. Гоё мэрэгжил. Ер нь нүүр хувиргалт гоё мэрэгжил. Гоё мэрэгжил. Тэгээ би энийг гэрээ судалсан шиг Германд байна гэж зэ. Эрэгтэй хүн нүүр хувиргалт яагаад нэгдүгээр хоёрдугаар кино бол байнга л хийгдэн шүү дээ. Тэгэнгүүт чинь тэгэл ирээдүйтэй болов бас бодож байгаа. Жүжигчнээс илүү. Гэхдээ ер нь бол манай үе танаа үе гэх юм байхгүй. Ер нь бол тийм эцэг гэхээс бас тулгын шаардах тийм юу бас байдаг л та тий. Аль ч үедээ тийм юм байдаг л юм байна тий. Тий. Одоо бол надад яг мэрэгжил санал болгож ирсэн юу байдг вэ ойлоо гэж. Би зүгээр чамайг зураачаараа яваасаа л гэж бодож байна. Зураачаараа. Тэрнээс биш өөр нь ямар нэгэн имж нэ тэр манай эмээ болохоор намайг нэг хаяа хэлдэг гэсэн эмээ. Миний хүү эмч болол эмч чинь их гоё мэрэгжил шүү дээ. Миний хүү л эмч болол өстой гоё эмч болсон даа гэж. Гоё эмч боллоо. Тэгдэг байсан. Чамд эмч нь таалагддаг гэсэн. Би тэр үуч чинь манай эс чи өөрөө их хөрх эмч байсан л да. Тий. Эмч гэхэр зэрэг надад хол санагдаж байгаа байхгүй. Би энэ жоо эмч гэж ямар ч хүн байдгийг. Тэгээ эмч мэрэгжилтэй хэрвээ өөрөөд бууж өгөхгүй л байсан багтаж байгаа юм байсан болоо. Гэтэ ер нь хүн амьдралдаа яг гоё өөрийнхөө хүссэн мэрэгчлээ сонгоод өөрийнхөө дуртай юмыг хийгээд яг амьдрал дээр ингээд явна гэдэг юм маань тэр бол амьдралаас авч байгаа тэр өөрийнх нь над жаргал бас аахгүй те мэрэгчлээ зүг сонгоод өөрийнхөө дуртай юмыг хийж гэнэ гэдэг нь дуртай юм хийнэ гэдэг чинь хамгийн гоё юм. Тийм дуртай юм. Ер нь яг тэнд ингээл донтоол те. Одоо 6 хөлөө би ямар санагдахгүй 6 хөлөө 7 настайд драмын театрт улаан даруул төлгөө онгос гэж жүжиг тоглогдоод тэгэл мэдгүй мэд талгууд тэнцтэй бүүм гэсэн. Гэхдээ ер нь дуртай мэрэгчлээ сонгоод ухаалдаж дуртай юмаа хийх нь гоё л та. Гэхдээ над мэрэгжил сонгоод хийгээд явах ер нь зүгээр хүн хоббитэй байхгүй. Хобби ямар нэгэн хобби байдаг шүү дээ. Ангийн хобби, янз бүрийн хобби нэ. Хүн урлагчсан хобби болгож болно. Одоо үед бол би тэгж бодоод байгаа байхгүй. Урлаг хобби. Тэгэхгүй дуртай юмаа хийгээд ингээд явах гэх нь бол бас өрөөсгөл. Миний хувьд эсэргүүцэж байгаа шүү. Эсэргүүцэх байх уу. Хүн биш харин дургүй юм дуртай болт хийнэ гэдэг бол гайхамшиг. Аимшигтай. Тэр бол гайхамшиг. Тэр бол аимшигтай зүйл. Одоо ингээд би яагаад гэхээр би энэ мэрэгжлийг анх драма ингээд нэг дуулдаг, хуурдаг, бүжгэлдэг, хөдөлгөй гэж бодож орж ирсэн чинь шал өөр мэрэгжил байсан. Одоо доржоо багш ярьдаг байсан байхгүй дурсан багш.
Энэ бол хэрүүргийн ажил, мэс заслын ажил, хүний сэтгэл зүй, хүн судлалын ажил гэж. Тэгэнгүүт би над юу айгу хол хөндөй санагдсан байхгүй. Зүгээр л гараал амархан жүжиглэж болохгүй. Тэгэл энэтэй нухалдал ирсэн чинь одоо харин мэрэгжлээ мөн шинараар ингэж яхан ойлгоод ухахаар гой улам донтож эхэлсэн. Энэ рүү ороод тэгэхээр яг нинүүл гэд та нарын үеийнхэн санаанд хүрэхгүй байхаар урамгүй гэх юм юу гэх те. Одоо ингээл одоо нөгөө юм байдаг шнэ. Одоо наадах нөгөө Universe Space Songs гэх нөгөө шоун дээр амар гоё дуулаад амар ингээл аяас нь ингээл гарч ирж байгаа залуучууд байдаг штэ. Ингээл мэрэгжлийн сонсоход нь зүгээр те цагдаач гэнэ эсвэл нэг нэгтлэн бодогч санхүүч гэнэ те. Тэгэл тэр хүмүүсийн стори ингээл харж хахад яг анханасаа яг тэр дуулалтынхаа тэр уран чадвараар тэр дуулалтынхаа авиасыг хөгжүүлээ явсан бол бүр илүү одоо амжилтанд хүрэх байсан юм шиг тий. Гэтэ мэрэгшин гэдэг чинь шал өөр юм болоо. Тэгэл мэрэгшинд одоо жишээлбэл жүжигчний мэрэгжлийг хобби болгож болох. Ямар ч боломжгүй. Ямар ч боломжгүй. Энд чинь мэрэгшин гэдэг тэнгуү чи одоо ингээл зүгээр хамгийн наазахын жишээ нь ингээл та хоёртой ингээл кинонд ороод тий. Ингээл нэг зохиол задаргаа дүрийн ингээл өсвөл дуналтын тухай ингээл дүр хөгжүүлэлтийн тухай ярихад чинь тэнд чинь би ингээ хоббирах юмш боломжгүй. Тэгэхээр мэрэгшил сонголт биш ерөн зүгээр мэрэгшил сонголт нь чухал юм биш үү? Мэрэгшил чухал болчихно. Тийм үү? Би мэрэгшил сонгоно гэхэлэр тэрлүүгээ би гараа бүр гүн рүү орно л гэсэн үг шүү дээ. Мэрэгжил гэдэг бол тусдаа асуудал болоод байгаа. Чи ямар мэрэгжилтэй? Ялгарамж нь болоод байгаа шүү, тийм үү? Тийм мэрэгших гэдэг ер нь бол цаашдаа бүгдээрээ мэрэгшил сонгох гэж ойлгороо. Мэрэгжил биш. Мэрэгшил. Мэрэгшил тэр уг хувийн дотоод одоо юу вэ штэ тэр авиас чадвар байглаас өгсөн өгөгдөл тэр юм дээр түшгэлсэн. Тэгвэл одоо монголчууд үнэхээр мэрэгших юм руугаа явж чадах юм бол би өөр мэрэгжилтэй байсан ч гэсэн өөр юм руу мэрэгшил явж бас болно шүү дээ тийм биз дээ. Тэгэх юм бол монголчуудын одоо авиаснууд үнэлэгдэн монголчууд гоё өгч шүү дээ. За мэрэгжил сонголтын талаар иймэрхүү тэгээд хаах уу тэгвэл за хаах уу ч юу. За цаг дууссан байна. Яагаад ч би миний хувьд бол багтахгүй. Монголоосоо явж амьдрна гэдэг миний толгойд бол яагаад ч багхгүй. Би бол өгсөн сэгсэн ч гэдэг шиг Монголдоо л чиний хувьд Монголдоо дуусна гэж. Тий, одоо жишээлбэл нэг өөр монголчууд Монгол руу орж ирчээд бүх хүмүүс монголоор ингээд ярихад маш сайхан байдгийн байна лээ гэд ярьдаг шүү дээ. Гэхдээ зэрэг монгол хүн ерөөсөө монгол нутагтаа монголчуудынхаа дунд амьдрч лээвэл одоо тэрэн шиг сайхан юм байхгүй шиг санагдчих. Ерөн зүгээр би өнөөдөр Улаанбаатараас гадагшаа явж үзмээр л байгаа шүү дээ. Зүгээр тийм аялал явчаад ирэх гэдэг. Аялаад сүүлд нь ясаа бол 50 инч. Зүгээр Монголоос явах гэхлээр айгүй хатуу хүлээж авчиж магадгүй сэдвийг зүгээр бүр мөсөө явчих юм даа. Гэхдээ бүр мөсөө явмаар байна гэсэн тиймэрхүү юм бол мэрсээр харагдчихлээ гэдэг интернет сошиалар чинь. Яагаад гэж бод. Гэхдээ би залуу байхдаа Монголоос явъя гэж бодож байгаагүй. Чи бодож байна. Би ерөөсөө гадагшаа гардаггүй шүү дээ, явдаггүй шүү дээ. Зөвхөн Монголд байгаа гэдэг. Гэхдээ эндээ бол харин яах вэ? Яг эсрэг бодолтой. Ер нь бол явах нь зөв шүү дээ. Гэтэ юмд нөгөө хэмжээ байх хэрэгтэй. Яг хэдийн хугацаанд явах хэрэгтэй бай. Яг явчаад ирэх нь чухал. Юм үдчих хэрэгтэй. Одоо ингээд залуучууд манай Монголын хамаг цаахан залуучууд гадагшаа Солонгос руу ажил хийхээр явчлаа, гадагшаа явчлаа гэлдэгдэг. Би бол энийг зөв гэж боддог байхгүй. Явах хэрэгтэй. Одоо гадны орн яаж хөгжөөд байна? Яаж ажил хийд юм бэ? Яг одоо манайхан жишээ нь одоо ингээд бид нар чинь Монголдо ингээд амар жаргалтай амьдраад байгаа байхгүй. Яг гадны улс оронд очиод яг ажил хийж үзээд хөлсөө гаргаад хүмүүсийн дор ажиллаж үзээд хариуцлага гэдэг юмыг мэдрээд наазахын цаг яаж барих уу гээд тэгээд үзчих юм бол хүний нутагт хүн чинь ингэж байх хэрэгтэй юм байна. Хүний одоо гадны улс чинь ингэж хөгжөөд байгаа юм байна. Манай эх оронд ийм юм байвал ямар гоё вэ гэсэн тийм бодол аяндаа хүн төрөөд ирдэг. Тэгээд эргээд би Монголд очиад ядаж эх орондоо баач гэсэн би ингээд те ийм хувь нэмэр оруулж ингэж хувь нэмэр оруулах юм байна гэсэн тийм бодол тэгээд буцаад эх орондоо ирэх нь зөв гэж боддог байхгүй. Ажил хийхээр явж байгаа ч болно эсвэл сурахаар явж. Ер нь л гадагшаа явах нь зөв. Би ч одоо яг хэсэг хугацаанд гадаад
Японд хэсэг байж байгаад ирсэн ажил хийгээд ажил хөтөлбөр хийгээд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэгэхээр энэ нь бол бас тийм бодол төртгөл юм байна. Балчин багийн гадагшаа явахтан чи яасан би явлаа л гэсэн үү. Тэгэхээр нь явал гэж бодсон уу? Гэхдээ явуулах бас сонирхол байгаагүй маа. Яг ковидын үе ингээд эхлээд нэг ер нь бас боогдод эхэлсэн байхгүй. Гэхдээ зэрэг тэгээд тэгсэн. Тэрнээс биш нэг айхтар бас явуулах сонирхол бол байгаагүй. Гэхдээ энэ гадагшаа явах гэдэг чинь бас янз янзын юу юм байна л да. Зарим нь бүр нутгаас Монголоос дайжиж ирэхгүйгээр тэнд амьдрах гэж яваад байгаа улсууд байгаа юм. Тийм болгож байгаа одоо юунаас шалтгаалт юм. Нийгмээс одоо өнөөдрийн нийгмээс шалтгаалт юм уу? Тэрнээс биш эндэн боловсроод хөгжөөд тэр нийгмийн болцоогүй болохгүй байгаа тогтолцоог эвдээд Монголд амьдрах юм бол одоо илүү сайхан дэрний шиг жаргал гэж байхгүй л байна. Тийм л дээ. Би харин 10 жил тогтоо тэр нэг шалгаалт Герман руу явах гэж байсан байгаа байхгүй. Залуу байсан. Дөнгөж 10 жил төгссөн тийм биз дээ. Залуу хүн яваад үзэх нь зөв л дээ анхаагийн хэлдгэр зөв. Зүгээр Монголд амьдрмааргүй байна, зайлмаар байна энэ төр гэж бодол бол надад бол байхгүй. Тэгж бол бодож байгаа. Балжинд гадаад явах юм. Монголоос явах юмар байна. Яг Монголоос явах гэнгүй шууд амар юм. Сүртэл юм бодогдлоо. Тэ сурж яг зүгээр ингээд газар аялах бол одоо чинь тэгэл аялал чинь бол зүгээр ингийн л одоо ингээд бид нэр хөвсгөлч хэдэн километр явж байгаа лээ тэ урагшаага хятад руу хөвсгөл орж байгаа хоёр чинь бараг л адилхан шүү дээ. Ер нь бараг илүү хитэн ч ойрхон ч юм уу мэдгүй. Тэгээ ер нь бол урагшаа хил давах чи илүү ойрхон ч байгаа ч юм уу те. Ер нь бол тэр талаас нэг амар сүртэй ингээл хилийн дэс алхах тухайд нь биш зүгээр Монголоос явах мэдрэмж явмаар санагдах мэдрэмж ер нь манай ихэнх бас байсан баха. Яг ингээд нэг юм учир нь олдохгүй нэг юм байр суурь олох хэрэгтэй болчоод идэг те. Бүх юм амар хурдан хөгжөөд идэг. Тэнгүүд нэг сошиал ингээд хитрхи ингээл гоё сайхан юм үзүүлээд байдаг те. Бусд орныхны юм аз жаргалтай байгаа ингээд сошиал ч ингээл биднэрт гайхуулаад те. Тэнгүүд нэг юм шар гэх юм уу, хатаархал гэх юм уу те. Тэгэл нэг юм улсынхаа байгаа байдлыг харахаар нэг тийм яг энэ Facebook, Instagram дээр байгаа шиг байхгүй те. Тэгэл бид нар ч гэсэн ингээл залуу хүмүүс яг эднэр шиг юм гоё баймаар ч юм шиг санагдаал те. Мэдхгүй одоо яах ёстой ингээл нэг тиймэрхүү эргэлзсэн юмнууд байдаг. Байсан. Яг нь зүгээр энэний садлт нэг л юм байгаа юм л да. Эх орон гэж нэг юм байгаа. Монголоос явж болно, амьдрахаарч явж болно, сурахаарч явж болно, аялахаарч явж болно. Гэтэ нэг юм би анзаарч одоо амьдралдаа мэдэрсэн хөлөө хил гарангуут л эх орон гэдэг юм мэдэрч эхэлдэг байхгүй. Ийшээ одоо ирээн рүү гарангуут. За замын үд дээр гайл дээр сайн мөрөж ишим юм зэгтээ. Сайн мөрөө салхитан би ноён шалиатыг аль айгуу гоё. Тэгээ цаашаа гараад нэг хаа гэж ороод ирэхээр би нөгөө Монголд байдаг шигээ ингээд байх гэсэн чинь намайг хийж танихгүй. Жишээд ингээд тэгэл ингээд тэнд очиад хэлэр онгоц чинь махны үнэр хоол моол идэхт хүртэл нэг юм байгаад байгаа байхгүй. Би нэг 2 сар алшаад амьдрахад хажуу талын өрөөнд нэг өвөр монгол залуу уртын дуу тавьчихдаг юм да. Тэгээ би өрөөндөө тэгсэн шил зүгээр өөрөө ирэхгүй зүгээр тэр дуу сонсоод штий. Сам гэдэг тийм байдгийг би мэдэрсэн байхгүй. Өөс штий ганцаараа. Зүгээр уртын дуу сонсоод штий. Тэр энэний садлын үйл унсан газар угаасаас эх орон гэдэг юм. Зүгээр Монголоос явах гэдэг түрүүн асуулт 50 жаахан шууд утгаараа жаахан эвгүүлж авсан л та. Гэхдээ ер нь залуу хүмүүс л явах хэрэгтэй, явуулах ширхтээ юм байна. Яг зөвл энэ Монголын сайхныг явж иж л ойлгох юм шиг шүү. Гадагшаа гарч иж өөр газар очиж иж л Монгол гэдгийг ойлгох. Тэгэхгүй Монголдо чийчлээ ягаад хүний доор ажиллаж болтгүй. Чи ягаад Монголдо тэр хүнд үцээр ажил хийж зовж үзэж болохгүй байна. Ягаад? Болно шүү дээ. Гэтэл тэр нөгөө амжиргааны талаас нөгөө амжиргааны талаас тийм ээ шал өөр болчиход байгаа байхгүй. Гэхдээ би бодож зүгээр Монголоос нацагдэрж ирснээр хүний хөө хээрийн галуу нэсэн үйл өрх газраас эрдэмөө хүртэлж ирнэ гэдэг шиг тийм Монголоос яваад тэндээс ямар нэгэн ол зомогтол ирэх хэрэгтэй. Гэхдээ нэг асуудал байна аа. Тэгээ би хоочны хон гэдэг шиг л. За тэртээ тэргүй манай үед аавын бид хүнтэй танилцах гэдэг байхгүй.
Тий. Агтны биед газар үз. За одоо бол агтны биед онгоц байна, юу байна, вагон байна, машин байна. Агт бол байна тийм ээ. Газар үзгүй. Аавын биед гэдэг чинь хэцүү шүү. Хүнтэй танилцдаг чинь. Энэ юу гэж ирэхлээр аав байгаа тэр хүмүүстэй танилцна гэдэг чинь аавынхаа ертөнцийг хийгээгүй юмыг одоо бодож ирсэн хүсэл мөрөөдлийг тэр бос хүмүүс чинь хэлж өгдөг юм болов уу гэж би бол бодоод байдаг. Тэр энэ бол Монгол сургаалтай авах нь аваад хаях нь хаянлээ. Гэхдээ бид та нар бас энийг сайхан ойлгож Монголоос яваарэ. Явах гэж байгаа бол. Монголоос залуу хүмүүс бол явах хэрэгтэй гэж би бол бодож байна. Тийм. Тодорхой хугацаанд л гэдэг хамгийн чухал ер нь бол бүр явж чадахгүй. Гэхдээ Монгол хүн бол ер нь миний бодлоор бол ямар ч би Монголоос яваад өгмөр байна гэж гадаад л хүмүүс гоё амьдраад байгаа юм шиг харж байгаа. Тэгэж явж байгаа одоо залуучууд бас их байгаа. Шууд энд ирсэн Монголд бол амьдрахгүй. Наад Монголд ч амьдрч чадахгүй байна гэдэг. Тий. Амжиргаа. Тий. Ер нь л тэгтээ нэг асуудал угаасаа хүнд байгаа. Бид нар нөгөө Монгол ерөөсөө амжиргаа хэрэглэн нийгмээс Монгол ахгүй, Монгол эх орондоо хайртай байх, Монгол сэтгэлгээ монголоор бахархах, тэр бахархлыг л хүүхдийг жаахан байхад нь 10 жилд бий болгох гэж ихтэй байхгүй. Тэгээд явууд заавал ирнэ. Эх орныхоо төлөө юм хийхин төлөө явна. Тэ? Гэхдээ яг тэрний нэг юм хөгжлийн сурах хэрэгтэй юм шүү. Тэнд очиж энийг ингэж боловсруулад байгаа юм байна. Манад бол энэ үнэн үү шүү дээ. Тэ? Тэгдэг штэ. Хөгжлийн сурж ирээд энэ чи зах зээл нь бас байхгүй. Байхгүй айгүй хэцүү байна. Яг гоё. тий. Ямар зах зээл байхгүй. Одоо жишээлбэл гадаад ингэж яваад өчнөө олон жил ажиллачаад Монголд ирэхэд Монголд ирээд алнаа гэ тэ. Монголд ирээд тэ будаа болгоно гэхэл хамаг юм аваад ирдэг. Тинчээ хурж ирэл байхгүй. Амьдрал бол будаа болчихж байгаа юм чинь. Тэгтээ зэрэг хэцүү. Тэгэхээр л хүмүүс яг Монголоос явъя гэж бодоод байгаа байхгүй. Монголоос явъя гэж бодоод идэг. Яг анханасаа Монголд байгаад ингэсэн хүмүүс бол дасцсан л байгаа байхгүй юу ер нь л. Тэгээд өмнөх хоёр нэвтрүүлэг дээр миний аман дээр гарч ирээд би яриаг юм. 60 онохон далдрааш гэдэг дээр л нэг зэв өрөөд идэг. байхгүй. Тэгээ Монголоос явчихаар одоо яах вэ ч. Тэгээ энэ сэдв бол бидний ингэ чимээгүй байдалд хүргээд байна л дээ. Энэ илэг зүрхнээс уяатай Монголоос явна гэдэг асуудал хэмжиг байна тийм ээ. Тий. Монголоос явах тийм гоё аялаад явна. Тэгээ явсан дээрээ залуу хүн асны бод эрдэм сураад явсан дээр л дээ. Эргээд ирэхгүй гэж явсан ч санахгүй гэж хайчих тий. Диктатор байх ёстой юу? Байх ёстой шүү дээ. Ямар орч шууд диктатор шууд байх ёстой юу? За явцсан юм уу те? Байх ёстой юм шиг мөртлөө өөрөө байлгаж чаддгүй юм уу гэхдээ. Диктатор уу? Бодоод үзэхэд бол энэ бол диктатор бол ер нь байх зөв л гэж боддог шүү дээ би бол. Ер нь бол диктатор үдсэн үеийнхэн бол бидний үеийнхэн баг тий. Тийм л баг тий. Төгсгөл. Төгсгөл. Тий. Төгсгөл. Юу гэж Одоо байна уу? Юу гэж төгсгөл байж тгий. Ер нь тэгэл бидний үе чинь орцсон ингээл болон тойрол атмаа зөндөл өссөн шүү дээ. Байрны ахнаар бүлэг цуглуулж байгаа юм шиг байрныхнаа цуглуулаад. Одоо би юу? Чагсаа цогсоогоол. Одоо байхгүй шүү дээ. Одоо чадахгүй шүү дээ. Одоо чинь зүгээр тийм бүлэглэн дээрлэгдэл байгаа юм шүү. Хараад хахад бидний үе чинь нэг хүн бүгдийг нь баздаг байсан бол одоо чинь бөөнөрөө нийлж нэг хүн лөө. Тийм диктатор гэдэг юмыг байлгах уу, байлгахгүй юу гэдэг асуудал надад бол нэг тэр гол биш. Диктатор бол ямар ч цаг үед байна. Байдаг гэж юу? Эртөө хувь нэгдлийн үед байсан одоо ч байгаа. Зүгээр одоо бид нар диктаторыг зүгээр нөгөө хүний эрхийн хүрээнд зодох, чанчих юу байх, гадуургах тийм үү? Ийм байдлаар яригадаад байгаа бол диктатор ч одоо өөр хэлбэрлүү шилжчихсэн байгаа гэж би бол ойлгож байгаа. Сэтгэл зүйн хэлбэрээр хэлбэр нь өөрчлөгдсөн. Анзаарахгүй. Диктатор биш юм шиг тий. Одоо санхүүгийн дарамтанд орс. Дарамт гэж бид нар яриад шүү дээ. Энэ шиг диктатор шүү дээ. Одоо зүгээр нэг залуу хүнтэй нэг юм ярихад та яа дарамтлаад байгаа юм бэ гэдээ уурлаад идэг шүү. Би дарамтлаагүй шүү дээ гэж ярих. Гэхдээ та дарамтлаад байна. Сэтгэл зүйн хувьд диктатор л бас нэг илэрхийлээд байгаа юм шиг байгаа юм би. Магадгүй би одоо энэ нэвтрүүлэг гэдэг шиг тий. Одоо манай үе танаа үегээ та хэдийг залуучуудаа бас юу дарамтлаж байгаагүй би бас мэдэхгүй л байна. Диктатор гэхдээ ер нь бол байх хэрэгтэй юу?
байх ёстой ёсгүй гэдгээс байна. Хүссэн өөрөө байж байх ёстой бүр зайлшгүй байх. Хүнд бол заавал хэрэгтэй байгаад байна л да. Жишээд бол одоо бидний баг залуу үед чинь хөдөөнөөс хотод орж ирээд 2 хоногийн одоо визтэй тий зам явахтай тэгж орж ирээд тэгээд гардаг. Тэгээд эргүүл чинь гэрээр шинэ орой орж ирээд хөдөөний хүн байж байгаа юм уу та яагаад энэ хэд хоног ингээд хэтрүүлэн байж байгаа юм гээл гаргацдаг. Хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөн байдгүй тий тэр үе бас байх үедээ байх шаардлагатай байсан. Өнөөдөр тэр л байхгүй болсон чинь хотод ирөөсөө нөгөө хүний хүн амын ягтрал чинь одоо өсчөөд энд одоо тэрнээсээ сөүлээд одоо хүмүүсийн амьдрал аж байдал бүх юм одоо замын хөдөлгөөний ягтрал төгжрэл гэдэг чинь бүх юм үүсэж шít. Тэгтээ тэр үед тэр үеийг мэддэг байсан учраас тэгж диктатур бол хэрглэж байсан юм шиг байна. Тэсний тэгвэл диктатур л шүү дээ. Хотод ирээд суурьших айгүй асуудалтай байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь тэр байхгүй. Хөдөөний хүн бол хөдөөнөө л байдаг. Тэгээд буянгийн жагаах нэг тим яриадсан биз дээ. Одоо энэ хөдөөнийхнийг гаргаад гэр гэрт нь байлга гээд гэр оронд төрж өссөн нутагт нь байлгацгаа. Тэгээд ингээд яг өөр өөрсдийнхөө юуг бараг л нутаг орноо хөгжүүлцгээд гэр гэртээ нутагтаа байцгаа. Тэгвэл энэ хотын төвжрэл чинь багасаад буураад гэдэг тийм яриад. Тий, аливаа юмд бол диктатур бол ингээд игээр бодоход өссөн өсөөгөө диктатур байх ёстой хүнд байх ёстой зүйл болоод байгаа хгүй. А ямар хэлбэрээр яаж илэрч чинь далд байна уу гэдэгт л тэр удаа өөр асуудал. Ингээд хэлэнгүүт шууд зөрчилдөх. Диктатурын нөгөө тал нь юу гэхээр энэ чинь одоо та нар ингэдэг штэ байранд нь тавих асуудал яригддаг штэ. Сагаад байгаа ямиг бид нар яах штэ. Дэврээд байгаа ямиг яах штэ. Байранд нь байлгах штэ. Политик нь багсдаг юм уу? Хөдөө сэдэг юм уу? Тэр шиг. Ер нь диктатур тэгэхээр зайлшгүй байдаг зүйл. Ямар үйлээр яаж гэдэг нь өөр болохоос. Тэгэхээр одоо тэрний нөгөө талд нь хүндлэл байгаад байгаа байхгүй. Одоо дарга бол биднийг захиргаалаа гэхэд даргаагаа бид нар ямар ч тохиолдолд хүндлэн штэ. Тэр хүн шууд зохиод авдаг дарга юм уу? Үгээр иддэг дарга юм уу? Үггүй эдийн засаг салингаар нь бацдаг юм уу мэдээ үү тийм үү? Энэ чинь бас л нэг диктатур штэ. Диктатур гэхэлээ шууд нэг жанжин гарч ирэл морьтой сэлэмтэй завчаал. Одоо монголчууд чинь нөгөө юу хүний юу их хороонд нөгөө хүний эрх конвенцэд нэгдсэн нөгөө юу цаазгүй болсон. Хятад мэтсэн бол цаастай. Одоо Америк ч юм бол ингээл буу муу. Одоо би энэ буугараас тавьчаа. За яар гээл та чичрэл ярих нь шүү дээ. Юу ч хамаагүй. Тэгэхээр энэ чинь диктатур байхгүй юу? Тэгэхээр монголчуудын диктатур юундаа вэ гэдэг асуудал байхгүй юу? Бид нар юундаа диктатуртай болох юм бэ гэж. Тэрийг учрыг олохгүй зүгээр бид нар явцураад диктатур гэдэг нэг хэлгээд энэ нэвтрүүлгээр яриад бас буруу тийш хүмүүсийг төрхөрчүүл бас буруу байхгүй юу? Тэгэхээр ер нь бол зүгээр миний хувьд болохоор диктатур байх ёстой гэдэг үзэл санаа нэг байгаа. Хатуу гараар өслөө гэд чанга гараар өслөө гэд моддгүй мө гэдэг би бол бээр үзсэн. Хүүхэд нь буруу юм ихэд ер нь шууд бүсээрээ оруулах нь зөв юм уу зүгээр ярилцаж ойлгуулах нь зөв юм уу? За тэгтээ тэр хүүхдийг бол зодох нь бол надад бол буруу шүү дээ. Яач үз. Зүгээр ингээд ярилцаад ойлголцоод би ч өөрөө одоо энд ингээд өөдөөс харчаад аав амар сүртэл ярьж л байл та. Хатуу гар мар гэл те. Би тийм гараар өсөөг байхгүй юу? Би ч юм бол яг ингээд шууд чөлөөт би зүгээр тэг ингээл 5 давхар дээрээс 5 давхраас 5 давхрын оронд үсрээл тоглоол. Тэгэхээр чи бол миний одоо сургалтын арга барилын туршилтын туул. Тийм би ч юм бол нисгэгч маягаар өссөн хүүхд тахгүй юу ер нь те. Би ч зүгээр өөрийгөө нисгэгч гэж бодож яаж одоо харин зүгээр одоо яаж унж өгчээгүй ингэж айдаг. Би ингээл 5 давхраас 5 давхрын хооронд үсрээл яг л жинхэнэсээ тэгэл тоглодог л байсан байхгүй. Ямар ч хамгаалт байхгүй. Яг үнэндээ балжирмыг бол би зодож нүдэж сураад яаж өсгөө гэлтэй. Хэрвээ зодсон багтаа бол арай өөр болохсон баг гэж бодоод би бол нөлөөлдөг байсан шүү дээ. Бидний ер нь бол бол тэгэж яаж байгаагүй зүгээр багш нар бол харин бас нөлчих шүү. Бид нар ч хичээлээ таслаад орж ирсэн болгоныг л зохиж ногдөг багш байж л байлаа. Бүгд энэ үү? Бүгд ингэ зохиж ногдөг. Зэрэг шиг. Тийм зэрэг шиг. Тэр нь ихтэй хобби байсан шүү дээ зүгээр. Тийм багш нар бол байсан. Гэтэ нэг бид бидний багад бол нэг ахмад насны хүндлэх ёстой автобусанд суудал тавьж өгөх ёстой гэдэг юм уу. Тийм одоо сургамж, тийм диктатур энэ одоо диктатур үү те. Тийм юу байсан. Одоо тэгээд сурчсан бид нар
Одоо бидний насныхан автобусанд орж ирээд сандал тавьж өгөхгүй бол та нарын үеийнх инглээ энэ төргээд ингээд зөрчилдөөн үүсдэг. Суудал тавьж өгөө шиж хашгичдаг. Тэгээд нөгөө 60-70 оныхоо одоо өвхөд өгөөсэй гэдэг асуудал нь ингээд зөрчилдөд үүсээд идэм болов. Тийм яах вэ одоо ч нөгөө нийгмийн жахан эрхчлөөтэй болцсон болохоор юм бол дарамтлаа, юм бол юу яалаа гэдэг. Эсэргүүцэд идэг тийм. Хүн гэдэг өөрөө мөн чанар чинь болох та зэрэг заавал диктатур байж ээж одоо хүн арчлал гэдэг үүднээс ч юм уу эрх чөлөөтэй байх гэдэг үүднээс хамаг юм чөлөөтэй өөртөө замбраагүй байдал гэдгийг бий болгочих юм бол тэр нөгөө хүн гэдэг мөн чанар нь байхгүй болчих гэдэг. Гэхдээ зэрэг диктатур бол тухайн ямар нэгэн чиглэсэн зүйлдээ бол заавал зайлшгүй байх шаардлагатай байх гэдэг. Тийм юм хэмжээнд нь байлах хэрэгтэй. Хэмжээнд нь байлах. Би бол энийг одоо өөр амьдрал дээр бол ойлгоод байгаа. Хэмжээндээ байхгүй бол угаасаа ширгээд дуусна шүү дээ. Тэгшээ ирнэ. Тийм чамайг хэмжээнд нь байлах гэд нүдээдийнх нь бас утгахгүй байхгүй. Яг би зүгээр сая ингэж ийм шүү. Хэмжээнд нь байлахгүй бол хэмжээнээсээ ингээд сагаад те одоо дэврээд буцалчих юм бол тэр чинь ширгээд дуусч штэ. Ер нь бол тийм үстэй. Тэгвэл нийтийн хэвж урам гэж нэг юм байна. Тэмүүд эн чинь угаасаа хүсээгүй тэгээд дуусчих юмыг заавал хэмжээнд нь байлгах гад өөрөө хүсээд ширхийг хүсээд байгаа юмыг хэмжээнд нь байлгах гад авах шаардлага байна уугүй юу гэж юмсан. Ер нь ямар нэгэн байдлаар одоо ч чанга гараар өсгөх чинь дорж байгаа багш бид чанга гараар өсгөх сургуульд анх авсан цоцорч болохгүй. Миний араас хэрвээ их сургуулийн өөрөө танхимд орж ирэх юм бол хинч араас нь орж ирэхгүй. Энэ чинь бас диктатур шүү дээ. Диктатур. Тэгтээ багшуул тэгээд үргэл загнаад байдгүй зүгээр харцаараа л бидний бүх юм номлонд байлгадаг байсан тий. Тэр чинь диктатур. Багшийн нүдийг хараад бид нар ч ястад амтан болдог гэсэн шүү дээ. Яг та диктатур гэдгийг үед хүч хэрэглэх нь одоо буруу. Диктатур бол байх шүү дээ. Одоо хэлж үзэн тэгэл жоохон чанга хэлж үзэн тэгээ болохгүй бол нэг зөөлөн гар хурж үзэн тэгээ бүр болохгүй бол сурна. Болохгүй хэлнэ. Тийм шаталтай л явах хэрэгтэй юм тий. Гэтэ амар шүү дээ. Амар ер нь бол аамын хүмүүжил амар байсан шүү. Тэгээ баг багт чинь манай найз нараас бол тэгэл ааваасаа тэгэхгүй л авдаг найз нар зөндөл байсан. Тэгээ бүр нүд нь галуу болцсон тий. Аав гэл яхад чинь л стас гэл гэл угаагүй тий. Одоо тэр амар дарамт одоодчих тэр амар дарамттай авчихсан. Тэр чи одоо гэр бүлийн хүчрхийлэл авчихсан тий. Одоо л тийм хүчрхийлэл өрсөн. Одоо чинь тийм тохиолдол байдаг юм шүү дээ тий. Аав нь хүүхдээ гар үзэн чааж сагдаад гэсэн. Тийм байдаг юм шүү дээ. Байдаг л хаа нэг одоо энэ чинь нийгмээсээ юм шүү дээ. Одоо тэгээд яг та. Одоо л байж байгаа юм даш. Уг нь бол нэг аав тэр нэг хүүхдээ уцмуцгаал анх гарч ирээл аав ээж сагнаад нэг ийшээ уцсан гэхлээр надад бол би яг үндэ гिचсэн байхгүй. Одоо ингээд нийгэм ойлгох гад мөнгөнөд явах шиг байна л да бас нэг талдаа. Баян зодддаг бол угаасаа тэгээ сүүлдээ зодоодоос орж штэ. Тэр бол болохгүй байхгүй. Ер нь зөвхөн болохгүй те. Ер нь тэгнэ үстэй баян зодддаг сүүлдээ зодоолоос орж штэ. Зүгээрээ л те. Тэг баян зодуулна. Одоо энэ баян зодуулах юм хийгээд байдаг бас юм те. Ер нь бол штэ баян зодуулж нэдүүлэх зүгээр штэ. Үгүй харин одоо манай боксерын тэр чинь бол баян зодуулж байгаа штэ. Боксер бэлтгэлээ те. Баян зохиулаад баян зодуулж байгаа. Тулаа хийж байгаа хүмүүс чинь тийм үстэй. Тэр нь мод гэж байхгүй болч. Улам ингээд улам амар хэлээ те. Гэхдээ яг өстөн бэлтэж байгаа юм шиг. Дараа нөгөө зодуураа нэхэд идгийг. Нэхэд тэгээд байдаг юм. Зодуулахгүй нэг зодуулчаад хэдэн нэг 7 хоног 14 хоног өстой номондоо өстой хараамдаа онгоогоол тий онгоогоол ерөн зүгээр тэр нь тэгээ зод гэж байгаа юм шиг болчихно шүү дээ энэ чинь. Зодуулна гэдэг сүлдө донтолт маягтай юм болчихно. Донтолт маягтай болдгоо шүү дээ. Тэгээ донтолт би зодуулмаар санагдаад идэгэн шүү. Харин тийм болохоор зүгээр яг за энэ үний энэ тэгж ирсэн энэ хүүхдийн бөксөн захтанжтай гэдэг байхгүй. Тий 5 салаа боо гэж ярьдаг байхгүй. Энийг чи ингээд яах. Тэгэхэд цэрэгт та нар 3 жил даад хаасан би. Тэгэхэд анхны жил бол үнэхээр тэр нөгөө диктатур, дэглэлт энэ хүчрхийлэлт чинь зүгээр дайраад гарлаа шүү. Найр тавьж хүлээж авч байлаа шүү дээ. Миний үе. Яг цэргийн амьдрал дахиад гээл те. Тэгэл дээрээс нь ингээл нэг шанаа өгөөл ингээл баг дарганаар ингээл наашаад ирж байгаа чинь хамаг хар үлс өвдөгч чичрээл. Тас гэл надад яг ингээд ирэх яг над дээр ирэх мөчт ингээд хам сүнсэн зайлж байгаа хөөг. Тэгэл тас гэл алгадаад юм гэсэн би тавираа.
Сонин хүний сэтгэл зүйн сонин. Гэхдээ хүчирхийллийг хорно гэдэг маань ямар хүчирхийлэл вэ гэдэг чинь бас өөр асуудал байхгүй юу? Тэрийг зодуур нүдүүрүүл тустай асуудал. Физически. Одоо сумуугийнхыг хар. Спортоор энэ экстрим спортууд, энэ зодооны спортууд. Гэхдээ чи зодуулахгүйгээр яаж энэ спорт амжилт гаргах цаана хүмүүжил яваа. Энийг яагаад хүчирхийлэл гэж үзэхгүй гэн тэгээд бокс шиг төгөлөө нар. Харилцан зохиж болж байгаа юм чи. Тий. Харилцан зохиж болж. Тэгээд харилцан зохицсон бол хүчирхийлэл биш болох нь шүү дээ. Ер нь бол харилцан гэд тэнгуүч нэг өөр байгаа шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхлээр бидний диктатур хүчирхийлэл энэ юмдыг нэлээд ултай суурьтай ойлгож бид нар хандах хэрэгтэй юм шиг санагдаж байна энэ мөчөд. Тэгэхгүй шууд бид нар одоо энэ дэр нэг диктатур байх нь ястаа зөв гिचээл задуурнуудаар ингээд зөв гээд ингээд юм чи буруу юу болох гэж сурталчилгаа болоо. Тийм. Гэхдээ ер нь чанга гараар өсөхөд ямар нэг юм дооз байх шаардлагатай. Ерөөсөө бүх юм хэмжээтэй л гэдэг юм байна шүү дээ. Тэгэхдээ ер нь ямар нэг юм одоо Баттбаатар ангийнхаа хүүхдүүд шаардлага тавихгүй л болохгүй шүү дээ. Төгсгөөд байдаг. Диплом ажил хийхгүй бол яах вэ? Тийм ээ нэгдүгээр ажлын үр дүн, хоёрдугаар юм сурагчий гэдэг нөгөөдөл чи ингээд назгараад байвал яах вэ? Уурал нь ерөө нь хараан чинь бачуур нь тийм ээ. Зарим нэг нь год чинь тийм ээ шүү дээ. Гэхдээ би зүгээр энэ үед нэг яриаг юм ярьчих дөө одоо нэвтрүүлгийн сэдвтэй холбоотой юм чи. Балжинод би хамгийн сүүлд 5 жилийн өмнө 4 жилийн өмнө харахны устгал хийж хат 5 жилийн өмнө нэг алгацсан баг ажиллаас болж. Сонин аюулгүй сонин. Амьдрал дээр битээр бол тийм баг. Яг ажил хийгээл энийгээ би чинь менежер болгоод л би өөрөө юмаа найруулаад ингээд яваад ажлын төлөө битээр нэг би хүүгээ алгацсан санаа. Тэгээ би уушлахгүйсэн даа мөн хөө. Мэдээгүй санахгүй нөө. Ямар алгадууснаас санахгүй те. Нэг алгацсан би бол санддаг. Уушлаараа гэж хэлсэн санаа. Тэр тэгтээ нэг юм. Ер нь хомддгоо. Үгүй тэр чи яг ингээд асцсан байгаа юм чи. Хоёр талаас асаал те. Яг ингээд эн чи юм байгаас та тэгвэл эн чи юм байгаас та гэл ингээд яг ингээд нэг ориглол те. Би бол одоо сагчлээсэн л ахал да. Аавд бол тэгэл яг тийм юм асцсан үед чи ер нь тиймэрхүү юм чи нэг тийм хүнд. Тэгээ асцсан үед хүчирхийлэл хийж болно гэсэн үг. Үгүй хүчирхийлэл хийж болно ш. Тэр нөхцөл одоо яг тийм гомдохоор ч юм уу тэр өвдөлт мэдрэмж шал өөрөөр ирж байгаа байхгүй юу? Тэ? Нэг юм халуу халц одоо нэг биеийн тамираар бол халдсан байгаа байхгүй тэр чи яг юм. Тэ. Чи ер нь тэгэл чанга гараал өссөн байж тээ. Хүүх ямар чангаар өсөөгөөр тэгэл таныг сая диктатор байх ёстой гэдээ ярингууд чинь жоохон гайхаал. За энэ шийдвэр хугацаанд болсон байна. За ингээ хоёрдугаар үе буюу манд нэг юм жижигхэн болон байдгийг. За. Тэр болон болохоор 2-2-оор баг болоод тэгээ асуултанд хариулна. Асуултанд хариулж чадаагүй нь энэ сайн хоош орноос идэнэ. Хариулж чадаагүй нь Эглэвгүй шийтгэх нь үү? тий, шийтгэлж яг биш юм шиг харагдаж байна. Хариулахгүй байж байгаад идчихвэл сайхан халаг Энэ хоошор дотор юм. Хоошор дотор юм. Энэ бид нэр сайн мэдэхгүй. Энэ дотроо амар их давстай. Халуун ногоотой. Ингээд дам перцтэй ч юм уу. Зарим нь бол бүр ямар ч амтгүй. Нэг бол элсэн сахартай ч байж магадгүй. Харагдахтаа л гоё харагдаж харагдаж байгаа шиг биш юм байна шүү дээ. Тэгээд анхаа хоёулаа нэг тал. За. Тэгээд Батбаатарх аав хоёр нэг тал. Асуулт наанс одоо эндээс өгөх юм уу? За. За. Нэг мөч хэдэн минуттай тэнцдэг гэж үздэг вэ? Нэг мөч чи нэг цаг юм уу? Цаг биш үү? Мөч, хорон мөч. Хором. би тэрээс шибркал гахгүй юм. 60 секунд. За ахыг даглаа. Бүр шал өөр юм байна те. За. Руугаадаа яг ид төсөн штэ. Одоо ерөөсөө идчих юм. дагуулснараа анхаах манд идэнэ. За шийдэхлээ иднэ үү? Шийдэж юм бас шийдвэгээд авлаа гэсэн. Оо энэ ч баг зүгээр хошиг идчих юм шиг. Юу гэдэг юм? Энэ яасан гоё хошиг. Зүгээр нөө. Зүгээр байсан байна уу? Одоохон замд нь яг лавин ширийн намтагдахгүй л. Тэгвэл энэ дотор нэг зүгээр хошир байж таарсан байна. Нэг зүгээр. За. Ямар азтай. За. Бид нар ямар азгүй. Бид нар ямар азгүй. Могон чих хаана байдаг вэ? Ноо тэгтээ юм уу? Чихгүй. Сонс түүхс үү тэгэхээр. Үгүй харин. Могоо чи голдуул мэдрэх гээл идэг шүү дээ. Тэр чигээр мэдэр чигээр Могоон санарч хэн хаана байдаг гэж би
таахал юм болох юм даа хоёлаа. Ийм амархан юм идэггүй. Гошор харж идэ. Могоон чих. Байдаг бол байдаг газар л баймаар. Нүднийхээ ард. Тэстэй би санахгүй. Нэгтэй нэг могоон чих гэж би нэг юм шүлжчихсэн. Надад бол ерөөс сүүлэндээ могоол сүүлэндээ байдаг ч үү. чихгүй. Хамрандаа байдаг. Хүүсэндээ байдаг юм лөө. За, нэгийг л хэлэх үү. Хамрандаа юу сүүлэндээ байдгүй. Үнийг бол чихгүй гэж бодож. Чихгүй. За тэгвэл чинийх за хэл. Эжи хэлбэд. Могоо чихгүй. Сайн байцхан өрхөн зүсгэж. За хоол ид одоо чөлөөтэй. За. Тэгээ одоо ингээд манай хаалт хөө битээр хийж байгаа энэ подкаст нэвтрүүлэгт урилга хүлээж авч ирсэн хэм Монгол Улсын гавьч жүжигчин Хамд Батбаатартай хүү анхаа хоёртой маш их баярлалаа. За баярлалаа. Таярынхаа ажил, орон бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье өрөө. Таярынхаа гэр бүл, эрүүлийн ад жаргал хамгийн сайн бүхнийг хүсье өрөө. Тэгээ манай нэвтрүүлгийг одоо хамтран ажиллагч Дүнжин гаруй захын яг баруун талд энэ буланд байдаг Монгол төвийн 3 давхарт байрлаж байгаа энэ Браво рестораны тогооч нарын гарын хоолоор та биднийг дайлж байна. За тавтай сайхан хооллоорой. Янзын сайхан харагдаж байна. Хоол идэх хоорондоо би зүгээр нэг юм яриа явчихна. Тэр нь юу гэхээр багийн сая ер нь нэгэнд одоо энд бас ахмадын одоо төлөөлөл битээр байгаа учраас ахмадын сургаал алт гэдэг залуу үедээ Монголын залуучуудаа хүүгийнхээ үеийн тэрний доотлын үеийнхэн хэн байдгийг эднэртэй хандаж бас хэлэх зүйл байвал чөлөөтэй хэлээрээ. Захих зүйл хэлээрээ. хэлж өгнө үү? Хэлж өгнө үү? Та нар чанга гараар өсөөрөө гэхгүй хийх өгдөг юм аа тий. Монголоос явж хурд ирээрээ гэх юм гэдэгхгүй тий. За юм байна. За сайхан байгаарай. Тавга болчих. За тэгээд сайхан нэвтрүүлэгт орлоо. Бас нэг хайхтар бивэнд сургамж өгөхөөс гадна ер нь бол бас энэ маргаанаас ярьж байгаа зүйлээсээ бас ухаарлах юм сайхан нэвтрүүлгийг хийж байгаа та хоёрт баярлалаа. Тэгээд залуучуудаа зөвлөхөд зөвлөөд авах ч бас юу ах вэ? Залуучуудтайгаа хэлэхэд бол хэдүүлээ ямар нэгэн үеийг гэхгүйгээр хамтарч ажиллаж амьдрын шүү. Бид нарыг ад үзээд байгаарай. Бид нар та нарыг голохгүй шүү. Нийж баяр цэнгэлийн малдаа төрн шүү гэдгийг хэлээ да. Биднийгээ тоож яваарай гэж. Залуучууд нийлж байгаа. Бид нарыг тоож яваарай гэдэг. Анхаарал манд дэш. Их олхиогүй юм тооод байл бас. Тоолгүй яах. Бид нар бол залуу өгшөө хөө гэхгүй яг үнэндээ бид нар хамтрах юм бол нэр их амжилтанд хүрэх юм шиг надад санагдаад багш. Яа тэгвэл та нар чинь орчин үеийн хүмүүс. Тэгээд энэ мэдээлэл тэгээд залуу наснд л ер нь ирч хүч их байдаг штэ. Бүтээ гэсэн те. Тэрийг чинь бид нар дэмжиж явах юм бол. Уг нь бол яг нэг эсрэг утгаар л хэлсэн л дээ. Эсрэг утгын ямар утга? Тэгвэл анхаах одоо бас хандаж бидэнд болон Ахмад дээд үеийнхэнд хандаж нэг үг хэлээч. За тэгээ ямар ч гэсэн яг одоо анхаахыг яг манай үегээд тэгчихээр бас тань нэг үг хэлжлээ шүү дээ анхаа. Бид нэр бас хөвтий голорой. За тэгээ ямар ч гэсэн сайхан нэвтрүүлэгт одоо оролцох боломжийг олгосон та бүхэндээ маш их баярлалаа. Дүүдээ баярлалаа. Биагийн хатаа ч гэсэн маш баярлалаа. Биагийн хатаагаас ойр дуулцаагүй мэн яг энэ тухтай юм ярьж сирэний ард цуугаагүй гоё байна. Тэгээд та хоёрын маань хийж байгаа нэвтрүүлэг өшөө олон цаашдаа олон хүнд хүрж тэгээд улам өргөжин дэвчих болтугай гэж юм хэлхийг хүсэж байна. Тэгээд залуучуудаа яхав тэгээ манай залуучууд одоо тэгтээ их гоё болсон билээ. Гоё соёлтой тэгээ ер нь айгүй гоё болж байгаа шүү дээ манай залуучууд чинь. Тэгээ одоо энэ дээрээ бүр улам ахцхаа сайн хөндлөж дээдлж яваарай гэж бас хэлмээр байна. Тэгээ ахыгаа алд хөндлөлт үгүй дэглэм хөндлөл гэдэг их сайхан үг байдаг. Одоо яг энэ үгийг сайн санаж яваарай л гэж хэлье та. За баярлаа. Тэгээд манай үе танаа үе подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Баяртай. За баярлаа. За сайхан боллоо. За сайхан боллоо. Энэ нэг хүн зүйл